За сайн байцгаана уу. Докторгоон зураг pages гаргаж байгаа ингээд цуврал хичээлүүд. За хэсэг тасарсаа одоо та үргэлжилж байна. За тэгэхээр энэ удаагийн 15 дахь хичээлээр 3D Max 2012 анхлын сурвалжлагч нарт зориулсан номны дасгал ажлуудыг бол дасгал ажлаас оруулъя гэж бодлоо. За тэгэхээр энд ямар ажил байна вэ гэхээр гольфийн бөмбөгийг хэрхэн хийх вэ гэдэг хичээл бол байгаа. За тэгэхээр үнийг теннисний бөмбөг гольф биш шүү. Теннисний бөмбөгийг агарын теннисний бөмбөгийг хэрхэн хийх талаар вэ гэдэг. За ерөнхийдөө зарчим нь бол гольфийн бөмбөг хийх зарчим нь бас их төстэй. Ерөнхийдөө бол хоорондоо их төстэй байгаа. За үүнийд бол эхлээд биднэрт ингээд квадрат бокс бол биднэрт хэрэгтэй. Ингээ бүх хэмжээ нь 100. За сегмент нь бол бүгд 2 байх хэрэгтэй. 2 байх хэрэгтэй. За эндээс G хэсэг, keyboard-ноос G хэсэг дараад grid line-уудыг арилгая. За ингээд. За энэ дээр бид нар modifier list-ээс command panel-ийн modify хэсгээс за modify list-ээс за specify гэдэг командыг сонгоно. За тэгэхээр илүү юм тойрог хэлбэрлэх төгсөж очиж байгаа. За үүнийг convert to editable poly. За одоо сегмент өөрчлөх биднэрт боломж бол бий болж байгаа. За тэгэхээр одоо сегмент өөрчлөхийн тулд vertex сегментийн төрлийг сонгоод за энэ хоёр сегментийг сонгоно. Энэ хоёр сегментийг сонгоно. За scale командыг аваад x тэнглэгийн дагуу 60% хүртэл бууруулна. За энд 60 хүртэл харагдах ёстой. Ингээд. За дараа нь нөгөө талаас нь бид нар яг эсрэг талынхаа нөгөө талаас за босоо хоёр сегментийг сонгоно. Ингээд z тэнглэгийн дагуу мөн адил 60 хүртэл явуулна. За тэр доор энд харагдаж байна. 60 хүртэл. За ингээд бидэрт юм сегмент бол өөрчлөлт дууссан. Одоо дараагийн сегмент нь за бид нар одоо edge сегмент хэлбэрлэлийг сонгож байгаад за одоо нөгөө теннисний бөмбөгний цагаан зам явах сегментийг бол одоо өдөгчүүлнэ. За ингийн тулд энийг жоохон томруулъя. Ингээд томруулчих. За аль талаас нь авах бол эндээс. За энэ дээр ignore backfacing гэдэг сонгоо. Энэ гэх юм бол энэний цааталт байгаа ижилхэн өөр сегментийг бол өдөгчүүлэхгүй байх чухал команд байдаг. За ингэсэн бол одоо доошоо явна. За ингээд. За ингээд бүх сегментийг сонгосон. За одоо бид нар chamber командыг за ойролцоогоор 2 гэж сонгоч. За нэмэх товчийг дарна. Бид нар дахиад нэг chamber хэрэгтэй. За энэ дээрээ 0.3. За ингээд. За ингээд chamber командыг сонгочихж байгаа. За одоо биднэрт дараа нь modify list-ээс mesh smooth гэдгийг сонгоно. За тэгэхээр илүү бүрки дүрс рүүгээ бол илүү төхөж очино. За iteration хэмжээг
2. За энэ дээр нэг байх үед арай илүү ингээд хурц ирмэгтэй байсан бол 2 болохоор энэ алга болдог. За энийг 3 4-гээр нэмж болно. Гэхдээ тех тусмаа илүү их ачаал өгдөг учраас бидний хувьд бол тех шаардлага байхгүй. За дахиад convert within table poly. За ингээд сегментүүд илүү олон хуваагдана. За одоо эндээс бид нөгөө зам маань илүү наривчлалтай олон хэсэг болгож сегмент нь явсан хуваагдсан байгаа. За edge сегментийн төрлийг сонгоно. Ignore back facing-ийг сонгоно. За одоо эндээс бид нэр одоо замаа арай өөр зарчмаар сегментэд төвчүүлнэ. За ингээд. За энэ дэглэл итгэжүүлсэн багт болно. За одоо loop командыг сонгосноор яг энэ сегмент бүхэлдээ автоматар идэвхжинэ. Бүхэлдээ автоматар идэвхжинэ. За контрол төвчөд орж агаад polygon командыг сонгосноор за сегмент ийм болж идэвхжиж байна. За тэгэхээр бид нар бол edge сегмент дээр зөвхөн энийг нь авсан дээр юм байна. Polygon руу шилжүүлэх үед гадагшаага нэг сегмент тэлж байна. За ингээд. Одоо дахиад буруу командыг сонголоо. За одоо loop командыг сонгоод за control polygon. За одоо зөв болж орж ирлээ. За эндээс extrude командыг сонгоно. За group гэж байгааг нь local normal болгож солилоо. За хэмжээг нь багасгаад за ойролцоогоор асах 0.1. За дараа нь дахиад 0.3. За ингээд 0.1 0.3 гэх үед дараах өөрчлөлт бол энд харагдаж байгаа. За эндээ сайн харах юм бол 0.1-ээр энэ арийнхан зам үүснэ. За 0.3-аар арай өргөн зам үүснэ. За энийг илүү шилжүүлэх үед алдаа нь бага гардаг байна. За одоо дахиад Shopify командыг сонгоё. За илүү бүрэг хэлбэрт шилжсэн байна. За одоо энэ дээр материал өгье. Keyboard-ноос aim товчийг дарна. За эхний материал нь үндсэн өнгө. За одоо материал нэг 2 материалыг сонгоно. За эхний материал дээр нь бол за жоохон ногоон дөнгөийг сонгоё. За 155 200. За хоёр дахь материал нь бол цагаан өнгөтэй. За эхнийх дээр нь maps bump-ыг идэвхжүүлнэ 100. За нөө нэгдэг дээр noise. За fractal. За хэмжээ нь 0.1. За хоёр дахь нь мөн адил maps bump 100 нөө noise fractal size нь 0.1. За тэгэхээр бид нар үндсэн материалаа шууд шилжүүлээд уулчна. За тэгэхээр эндээс рендер харъя. За нэг юм бар зөрөнгөтэй. Харин за editable poly
полигоныг сонгосон. За замууд бидний идэвхжүүлсэн зам гарч ирнэ. За энэ дээр цагаан өнгийн дэсгэрэх хол. За ингээд одоо рендер хийж үзье. За нэг иймэрхүү байдалтай болж байна. За энэ мэдээж эхнийхээ өнгийг өөрчлөх зарчмаар тодорхой илүү зөв тал руугаа төхүүлж болно. За ингээд. За энд цагаан өнгө нь жоохон доош нь оруулж өгөх хэрэгтэй болов. За ингээд 2 удаа дахиад нэмээд дутагч нь оруулъя. За энэ дээр за рендер бол нэг сайн bevel нь бол нэг доошоо гүцэд бол орж ихгүй. Тэгэхээр энэ дээр нэмээд бид дахиад за өнгө ялгарх үүднээс өнгийн харангуйтай болгоос олчихъя. За ингээд. За эндээс бол айхтар бас өнгө нь ялгардаг бай. За тэгвэл wire. За амжилтсан. Нэгшээ жоон гүн рүү оруулахын тулд энд нэмж өгөх хэрэгтэй болох бах. Эсвэл дахиад editable poly хийгээд энэ сегментийг тусгайлан идэвхжүүлж байгаад тэгээд доош нь оруулах хэрэгтэй ч бас болох юм. За ингээд Golf-ийн бөмбөг орчныг илүү сайжруулад орчныг хий. Топ ажлын талбар. За харагдах өнцөг. За ингээд нэг рендер явуулж үз. За нэг иймэрхүү харагдах байдал юм байна. За бид нар энэ дээрээс noise дээр бас нэг өнгө энэ хар өнгийг жоохон бууруулах. За одоо харъя. Арай харлалт нь арай илүү багассан байна. Одоо энэ дээр бид нар гэрэл нэмж өгнө. Стандарт skylight. За нэг тавилаа. Тодорхой өндөр түргэн. За энд гэрлэр cast shadow. За энэ дээр нь 10 гэж тавьчих. Multiplier нь 0.7. За ингээд одоо рендер явуулаад үз. Ажлын талбар. За гэрлийн хүч хэтэрхий их байгаа болохоор бид нарт энэ юу сайн харагдаж чадахгүй байна. Тэгэхээр буцаагаад энэ хар өнгөө буцаагаад нэмж үзье. Хар өнгөө нэмээ. За тэгээд skylight дээр гэрлийнхаа хүчийг бууруулж. Энийг нь 15. За ингээд түрүүний хатар үзүүлсэнчлэн гэрлийнхаа хэмжээг
За тэгээ барзаалтын хэмжээг бид 0.1-ээр тавьсан байгаа. Тэрнийг жоохон нэмээд за энд бид 0.1 гэсэн байгаа нэг 25. За энд ч гэсэн мөн адил 25. За одоо барзаалт бол илүү сайн мэдрэгдэж байна. За энд илүү ингээд сүүдэр орж ирээд барзаалт бол нэлээд сайн мэдрэгдэж байна. За ингээд өөртөө та бүхэн өөртөө ингээд янз бүрийн материалуудыг ашиглаад үнний за яг барзаалт нь ямар үдийг илүү бодиттой болгож болно. За ингээд энэ удаагийн хичээл үгээр дуслаа.